Монгол улсын соёлын яамны дэмжлэг үндэсний спортын 7 дугаар наадмын хүрээнд Монгол брэнд Морин өртөө 2022 уралдааныг ETV телевиз үзүүлж байна. Хүннүү гүрнээс улбаатай, эзэн Чингисийн зарилгатай, өгөөдөө хааны өргөжүүлсэн их хаадын зарилгыг дэлхийд 3 хоногт хүргэдэг Морин өртөө түүхийг түүчээлсээр. Энэ цагийн гайхамшиг эрен зүүнийн бахархал дэлхийд мөнхөд мөнхрөх Монгол брэнд Морин өртөө. Манай тооллын 10 дугаар зууны үед Кедан улсын хааны зарилгаар томилогдсон элчид унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрээгээ тэргүүтнийг олгон зам зуурн өртөө улаа хэрэглүүлдэг байлаа. Энэ бүхнээс үндэслэн хүнүүгийн үүсэлтэй Монголын Морин өртөө бол дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан гэдгийг түүхчид эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн ажгүй. Морины хурдыг ашиглан мэдээллийг хурдан шуурхай авдаг байсан нүүдэлчдийн Морин өртөө цаашдаа 100 дамжин өртөөлөн хөгжиж олон эзэнт гүрний холбоо харилцааны эхлэл сүрийг тавин өдгөө цагт ирэхэд Монголын их өв соёлыг хадгалсан уралдаан болон та бүхэнд хүрч байгаа нь гайхалтай. (2022) оны Морин өртөөг уралдааны өртөөг бэлдэж байгаадаа баяртай байна. Танах хичнээн морь бэлдэв. Айнавын гол усын ах дүүнэр тэгэл саахалтаараа тэгэл 29 морь бэлдлээ. Одоо барьж байгаа 20 гаруй л хонж байгаа юм уу? Тий. Тэгээ ойр зүрийнхээ унлага эдлэгэнд яваал, мал ахуйдаа яваал. Тэгээд зарим уян морьд бас байгаа энэ дотор. Жанчив дөржгээд ах маань байна. Ингээд морь өртөө бэлдэж оролцсон хэрэг 5 морь бэлдсэн. Бас сарын өмнөөс бэлдсэн. За зарим нэг нь өмнө наадамд ганц нэгэнтэй хүүлж үдсэн морьд байгаа. Ер нь хөх сайн бэлдэж хөнгөрөөсөө 4-5 морь бэлдсэн байна. Дүү маань одлоо явуулсан хэрэг энэ жил ах дүү хоёртойгоо ярилцж байгаа 5 морь сайхан хөнгөрөөд бэлдсэн байгаа авгүй баг. Тэгэл ойр зурх тэгэл өдөр тутмын амьдралынхаа тэгэл мал ахуйдаа тэрүүгээр хөнгөрөөгөөл. Энэ нэвтрүүлгэнд гоё нэвтрүүлэг явдаг. Морин өртөө. Болол өөрөө орцох гэж бодоод байгаа. Тий. Одоо энэ Морин өртөө 2022 оны энэ өртөөг ер нь байгуулж зохион байгуулж байгаа баг хамт олонд нь тэгээд энэ орж байгаа 27 элчтэй амжилт хүсье. Тий. Та бүхэн бүгдэнд нь амжилт хүсье. 20 дугаар өртөөнөөс уулын талын замаа барьж уруудан устай бүрд газрын урд 21 дугаар өртөө. Монголын үндэсний их өв соёлоо эрхэмлэн дээдлэн хөгжүүлэгч, ерөнхий зохион байгуулагч Big Blue Flower. Монгол брэнд Морин өртөө 2022 нэвтрүүлгийн ерхий байд этгэгч мөнх даатгалтай баярлалаа. Монголын үндэсний их өв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ерөнхий ивент этгэгч, мэргэжлийн ёс зүйд хамт олон мөнх даатгалаа. Морин өртөө 2022 уралдааны 6 дахь өдрийн 2 дахь гараа. За 20 дугаар өртөөн дээрээс 21 дугаар өртөөр уралдааны давханд төлөвлөж байна. За 20 кг. За тэр цаатлын сайхан
нуурыг гүнжийн цагаан нуур гэдэг юм шүү. За энэ ч одоо хүнд сайхан нутаг шүү дээ. Улгай аймгийн сайхан сумыг, Зарангай аймгийн үлцийдийг ингээл маш олон адуучдын нэрээр нэг айр гэдэг чинь сүлж гисэн. Одоо дэлгэр зунд бол гайхалтай сайхан юм энд байгаа юм да. За нуур устай, үс ногоо сайхан авсал нэг сайхан нутгийн нэг юм шүү гэж бодож явдаг юм да. За билийн замаараа манай цэрэн логч харин өнгөнд гараад ирсэн. За цэрэн логыг өртөөн дээр өнгөлөөд ганцаараа гараа явчихыг өнөөдөр харддаг юм байна. Цаст химэлэ Кизилкумын эсэн цөлийг туучиж цамцсан тухам хадсан амгаагаа шилгээсэн ялалтын уухай цагаан хэрмийн хананд дүүлж аяны дөрөв амс хийдгсэн цадиг шестэрт мөнхөрсөн баатар ирсэн хөлгүүд шандуугийн шар талыг туурайн хээгэр тамгалж шар мөрний ирчсийг туулсан архал дайдуу хотын захад эдээшлэг талын ирсэн унаа даяар ертөнцийг чавчилсан Монгол хөлгүүд Янзын сайхмаар таарсан болтой тархинд гараа авчлаа да. За манай жоох уруудуу. За энэ чинь ерөнхийдөө ингээ нэг тал дуу нэг жоох өксөө жоох уруудаад ингээд морин сайхан амралттай газар л да. Явсаар гоод орно. За бас л нөгөө нэг голдуу дандаа уруудуу уралдах тийм уралдаан байгаа шүү. За тэгэхээр бол морин дом бол нэг халгүй хаад гэж бодож байна. За манай Пенчата үнэхээр л одоо гасан цагаас авах болоод өгдөрөө чигтгэн дэвэл за нэг гоцрохгүй шиг явчих гэж бодоод явж байгаа болтой байна да. За овсын сумын оцор тэр цаана явна. За дорнговын онон бэлгүүнтэй хоёлаа холбоод авчээ. За одоо онон цусны жоохон дээгүр дугаараад салхилаад явбал ер нь тэр чигээр явдаг нэг сайн тал бас байгаа шүү. За цэвэ очир. За ухаангийн төлөөлөл цэвэ очир 6 номертой өрмөртөг. Манай баян өнгөрийн номын чулуунчид амын одоо дийлэхгүй байгаа юм уу да. За тэгээд хурдан мориндуул ингэж их хорих бас жоохон таархан байдаг. За явах гээд одоо гитрхи хамаа авахгүй оройд авах таксигээд бас суудаг тал байдаг гэлцдэг. Одоо энэ бодлыг би мэдэхгүй юм. За цаагуур сумын узар явж байгаа. За Өрөнгөн даваас руу явж байна. За Дэнсмаа. За онон хүүч харин Орнгой аймгийн төлөөлөл жоох уралднаа л гэж байгаа л та тархинд гараад ирсэн сайхан явж байна. За төмнөс сайхан бормортой урагшилж явнаа. За бас ихний дотор ороод ирсэн. За борморч гэсэн сайхан аман татастай л яваа. Одоо байна. За бэлгүүн. За бэлгүүч харин түрүүний өртөөн дээр төрүүлчихсэн. За гасан цагаас авахуж өнгөлж байгаа. За чамин чулуунд дээр гараад ирсэн байх шүү. За чамин чулуун Баттуул төмөн нас гэж хосолж уралдах нь дайхинд. За манай чамин чулуун бол ингээл нэг дээр гарч ирэл хөдлөнч гэж байхгүй те. За ингээл өстө нэг шаатсан гац гэдэг шиг явдаг хүн шүү дээ. За Баттуул. За энэ хэд мэн ингээд сайхан тархилаад уралдаад хэллээ. Дэнсмаа бэлгүүн. За нэг хүү бас уралдаж байгаа. За энэ өртөөний за морион бол одоо удахгүй нэг уралдаанд сойж байгаа маа. За тэгээ бас нэг бацаа уралдаад өнөөдөр ажил хийчмээр байгаа явуулах уу. За амны төвхти хамаагүй тарлаж одоо хүмүүсийн мөрийг үрээрээ л гэж гуйгаад мартуулсан. Яа тэр цаана сайхан имэйлтэй амын сайхан татчихсан яваад байгаа юм биш үү? Хэрмэлтэй. Монгол хүүхэд гэдэг ухаан орсон цагаасаа эхлэн адуудаа хамт өсөж тэдэнтэй хамт торнон нутаг усныхаа уул хангаагаар морьтойгон давхин эр бэр суудаг жамтай. Монгол брэнд морин өртөө уралдааны элч нарыг даган уралдах бяцхан ирээдүйн элч нарын жигүүрлэн давхихыг харах бүрийд Монголын минь морьтон залуусын хойч үе 100 дамжин өв соёлоо хадгалан нутаг орондоо эзэн сууж аж төрхөн химэн бодоход сэтгэл дүүрээд тунж таатай. За мөнгө сайхан Хинтээ аймгийн төлөөлөл Харангай аймгийн төлөөлөл мягмарж нутгаар оролдож байгаа хүү дээ. 11 номертэй хэрмэр сайхан суналтсан хэрмэр таарсан юм байна. За энэ хоёр ч одоо юу ярих вэ? За мягмарж урагшаага явсаргууд урд яваа хэд дээр өрөөд ирсэн. За урд болохоор Ховд аймгийн Буянбат. За Сонгон найрган дүүргийн Сөглөгмаа хоёр өнгөнд яваад байна.
За Арданбаян хонгор аймгийн Номин чулуун. За энэ дөрвөн хүний гошил явж эхэллээ дээ. За сүглэг маа сайхан дөрөөн дээр боссон. За хаяа нэг жоохон бүхийчхөөд. За араас нь сайхан бормортой манай буян бутлал явж өгч байна да. За Номин чулуун түрүүн мөрөө нэлээд сайн татаад байсан. Жоохон ард аваад үлдсэн юм уу да. За бат сайхан онон хоёр хуйлаа. Ямар сайхан хуйлаа дөрөөн дээр босчихсан. Нас ойролцоо. За вижинж ойролцоо. За хоёулаа одоо бас л хурдан мөрний нуруунд дээрээс буугаад тун удааг байгаа насны залуучууд. За буян бот бормортойгоо жоохон хий дээр нь үлдэж аваад урагшилж эхэллээ. За мөнгө сайхан гараад ирсэн. За мөнгө сайхны ард дээр сүглэг маа яваад гаргатна. За хоорондоо баг зэргийн цай авсан байна шүү. За аргагүй хаа. За энэ дээр чинь хомб яваа харагдана. Ням тулга яваа харагдана. За урагш дээр нь болохоор за Батүл өнгөрлөө сая. За Жима энд явжээ. За манай Жима бол нэг 10-аас 15 хооронд л тогтмол нэг хэмнэл уралдаад байгаа. За бүрөвдөрчих маань Төв аймгийн төлөөлөл 13 номертой хөрмөртэй. Малгаагаар шин унарчихсан. За нэг хэлээл. Сайхан сунцлал явж байгаа нэг залуу хүн дахиж явж шиг харагддаг юм шүү дээ хөрхий. За готовдорж байгаа. Цаагуур нь гараад иржээ. За энэ урдтал дээр чи үүл төм настай хоёрын уралдаан болоод байгаа юм байна шүү дээ. Хоёр бормортой. За Орхон аймгийн төлөөлөл, Сэлэн аймгийн төлөөлөл төм настай хоёрын уралдаан болж байна. За гол ус тийм татавсаа нэг цэглэлтэй хонголттой цэглэлгээ бололтой. За готовдорж байгаа сая гол гараад ирлээ. За эхний хэд. Зөөрт нь гаргаад ирсэн. Хагмричийн хүүчин зөөрт нь гаргаж ирээ сайхан зоолгдсон. За эхний хэдүүнтэй зам заагчаар сайхан явж байна да. За чамин чулуу. Чамин чулууны унсан мөрчин чинь нэлээд хөнгөндөө. За бас нэлээд сайхан уяа солигтой байж мэдхээр одоо харагдаж байна. Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж хүйтэн бүлгийн уснаас шүдээ таштал залгилж талын тог руу нуурын ангир үргээж тааны толгоо цэцгийн дэлбээ түүж явсан болохоор газар шороондоо би хайртай. 3-4 км газар бол нэг хатуугаар яаж уралдаж болдгийг яаж өнгөлж болдгийг юм бэ гэдгийг харуулсан да. За ямар амраагаад үлдсэн бол л та. За Номин чулууны мөрөл түрүүнээс хойш явах гэдэг. За манай хүн цус сүрхий амын их татаад байсан. За их татаад ах шага хортойч байж магадгүй. За мөрөн жоох амрааж байгаа утаа энд үлдсэн байна. За Хинтээ аймгийн мөнгө сайхан Аранга аймгийн Батэрдэн хоёрын уралдаан харагдж байна да. За манай Батэрдэн үлзий сумых. За бас нэг сони юм энэний дараагийн өртөө бол манай Батэрдний өртөө өөрийнх нь одоо мордоор уралдана. За өөрөөс нь одоо өөрт нь бас ямар морд таарч уралдах нь гэдэг бас их сонин. За булганы бат сайхан. Өвөрхангай аймгийн мянган ажилч хичээнгүй малчин ардын төлөөлөл алтан унганы эзэн Даваасварн морин дээр ганган давхдаг гэж олуулаа магтдаг. Олон жил хүлгийн дөрөөж хийж хичнээнч гүлэн нилээснийг нь хэн мэдлээ. Хоржонто, шооч зантаа залуу элч нартаа нөмөртөө сайхан ирдээ. За гуруудаа сайхан шогшуулж байна да. За тэгээд морины явдал таараа бололтой. За жоох амрааж байгаа бах та бас их халуун өдөр байсан шүү. Тэр сүүлийн өдрүүд бол өдөөс хойш тоо нэлээд тийм халуун өдрүүд таарсан. За 2 дугаар гараа 3 дугаар гараа бол дамаа нэлээд тийм халуун байгаад байгаа юм. За Мягмаржоо урагш ороод иржээ. За Мягмаржоо ч аяа жоохон төөлөн урагшлаад байгаа юм байна шүү. За Твөчр. За Твөчр Мягмаржоо хоёр дээр араас буян бат бормортой сайхан нийлж ирээл. За ер нь жоох явж уралднаа л найзуудаа гэж байгаа л та урагшилж байна. За эхний 3 хүн шүү дээ. За ер нь байраа алдахгүй яг л нэг хэм барайд яваад байна. За чамин чулуун жоох өнгөлцсөн явна одоо. За бэлгүүн цаарна сайхан дараастай. За ардан дэсма. За өтсүр дээр нь уралдана гэж байгаа л та. За гурмөрний явдал сайхан таарсан бололтой. За уяа одоо бодвол ойролцоод байна гэсэн үг бах. За жим багцааны хувьд ойролцоо хүмүүс. За чамин чулуун одоо төрүүлэх юм бол одоо 3 дахь 4 дахь төрүүлэх гээд байна уу. Бэлгүүн төрүүлэх юм бол одоо төрүүний өртөөн дээр төрүүлсэн 2 дахь төрүүлнэ.
За Дэнсмаа төрүүлэх юм бол 6 дахь удаагаан төрүүлэн өртөөн дээр. За ингээд ер нь бол дандаа л өртөөн дээр тархилж уралдаад байгаа хүмүүс явж байгаа юм байна. Зээ арын чин хийн дээр хөрөвдөрч маань ирээд. Сайхан морой ууж уруулаад чишээ. За яг доктор виттэй сайхан хөрмөр. Аав ясаа сайхан байгаа. Өө. За хөрөвдөрч байгаа ч одоо бас атууга яаж явуулчаад дөрөвч юм бас мэдхтэйгээ хүн. Отхон мэнгэр хайрхан, отхон сум. Тэр зүйлд Монголыг дааж явдаг. Очроо найрхны чинь өөртөө төржсэн хүн юм байна лээ. За манай Батүл. За хөрөвдөрчхийн араас л борон барьтай. Айжуугаар төвлж байгаа л. За үзүр дээр нь жоохон тохиодчихсан л гэж бодож байгаа бах. За мөрөн жоохон шагшоож байна. Тэгээд энэ их халуун их баха. Тэгээд энэ өдөр бол бас нэлээд хэдэн шин цуугаа. Бас мордон нэлээд ядарсан бололтой хүмүүс. За жоохон амраагаад яваад байсан. За автодорж байгаа ч одоо сайхан хэтрүүлчлээ да. За жоохон ядарч байгаа мөрөнд ч бас зөвчөөж магтгүй. За сайхан гэтэрдэг. Мөрүүлж одоо муухай шиг зөгдөг мөрнөөс дээрээ л гэдэг. За яаж явах вэ бол автодорж байгаа бол хинээлч одоо хэлүүлэлтгүй мэдхүний нэг. За ингээл автодорж байгаа араас нь ингээл за ням тулга нэлээд шахаж ойртож байгаа юм байна. За араас нь тэгэл урдлыг хийдэг алдахгүй. За ямар ч л гэсэн аль болохоор цагийн төлөө оруулж байгаа учраас бол тэгэлэр эн чинь хамгийн гоё юм нь за энд оноо ороод ирж байна. За онон готодорж байгаа араас нэгж уралдаад байгаа юм байна. Цагийн төлөө оруулж байгаа болохоор бас их гоё юм штэ. Яагаад гэвэл хүн болгон тэр хидэд орох намаа байхгүй. Өөрөө хувийн рекордтой болж байгаа юм. 1000 км-ийг дуулаад би тэдэн цаг тэдэн минут тэдэн секундэд дуулж байлаа гэж өөрөө хувийн рекордыг тогтооно. Тэгэхээр бол хүнд бол цаг одоо мөч урам одоо үнэтэй. За сумын оцор нэг сахар мөртөл яваад байгаа шүү дээ. За цэвэ очир буян бат гэсэн хорчлууд. За хойно өмнө ороод. За Батүл мөрөө нэг хэд болгуулахын зүйтэй гэж бодсон бол та за ахталчгаа голоос нэг хэдхэн болгуулад. За нэг их уулгахыг бол зөвшөөрдөггүй ш тамаа настай уячд бол энэ халдсан мөрийг. За нэг ам зайлах төдий бол ганц нэг болгуулж байгаа харагддаг. За мягмарч эргэж хараад урагшлаад байна да. За жимоос л гол дээр бас нэг хэд соруулаад тэгэл хөдлөх юм байлгүй дээ. Бүрдэрч хч ойртой гэсэн байна. Батүл ч гэсэн ойртой ирж. Гүн чи бөөнөр уралдах юм үзүр дээрээ. Түмнэс дороод ирж, готовдэрч. За энэ дөрвч нь бол нэг унагдагаад уралдчихлаа ямар хөөрхөн юм бэ. Монгол хүн болж төрсөн хинч омогшиж бахадмаар нэгэн онцгой үйл явдал энэ уралдаан дээр өрнөсөн юм а. Түмэн сүргийн шинэхэн гишүүн шар унаг олон элч нарыг хараад сэтгэл нь хөдлөн дагаж уралдлаа. Шандас дазарганы төд сүйтгэвний унаг гэсэндэ тэнхээ мэдэн уралдаж олонний сэтгэлийг гэгэл зүйлээд авсан юм а. За готовдорч маань нэг унагтай уралдаад эхэллээ. За эхний 3 дээр бол арын 4 хүнчнүүл дохоод ирж байгаа юм байна шүү дээ. За ингээд 7 хүний уралдаан үзүр дээр юм болох юм байна. Жохон одоо хинэн дөрүүлж орох нь бол сонин. За бэлгүүн эхэнд нь яваад байгаа. За чамжил 2 холбоотой. За ард нь бол Дэнсмаа дараад яваад байгаа. За энэ онооны уралдаан сонин юм даас. За готовдорч маань бол асал одоо хүний амьдралд бол их сайхан л төвс гарч байна. За энэ одоо азрагтай одоо нараас нь унганы хаараас за азраг гэдгээд чинь ийм л ундаг шүү дээ. Тэр унгаан давхичлаа гэдэг одоо араас нь тэр ингэж л одоо Монголдаа тэр давхиж байгааг нь хардаа. Ийм л фантаси санамсаргууд агуулчих шиг боллоо. За тэгээ араас нь даун нэрж байна да. Энэхүү үйл явдал сүргийн манлайн үр төлөө хамгаалах зүүн совинг татаж араас нь эрчлэн давхиж хураан одсон. Айта Монгол адуунаас өөр ямар ч адуунд баймгүй үр төлөө араатан амтэн атаатан дайсан байгалийн аюулаас өмгөөлөн хамгаалдаг зан чанарыг нь харсан хинч омогшиж бахархгүй байхын аргагүй. Бид чинь Тэнгэрийн хөлийг унаж Тэнгэр газрын савсалганд амар жимэр суух юутай хувьтай болос вэ? За тэр заавал уралдана гэдэг болтой зөрж тэр зүхтаагаад байна. За тэгээ ямар ч гэсэн аав нь тэгээ нэг ямар ч гэсэн эргүүлээд аваа явчих болтой байна да. За энэ их сайхан юм боллоо. Их бас бэлгшээмээр одоо Монгол өрөөнд мөрөөртөө 2022 уралдааны зөв сайн байгаагийн нэг сайхан одоо бэлгшээх зүйл нь энэ баха.
Нэг сайхан унганы уралдаан бас үзлээ. За ингээд манай хэд маань юу бол уралдаа их сонирхолтой болсон шүү. Араас 4 хүн ороод ирсэн. Урд 3 яваа. За ингээд үзүүр дээрээ нэг 7 хүний уралдаан болохоор болсон доо. За ингээд азрагч ямарч гисэн унгаа аваад ижил сөргөрөөвэ. Эргэлээ те. За ингээд 9 минут ижил сөргөтэй нийлээ. Аян сайхан байна. За яа дуу гэдэг чи одоо тэгээд азраагаан давхихаа тэгэл хуугаараа нэг бүл гэдэг чинь дээ штэ. Азрааганыг араас дахиад төрөд ирж штэ. Энэ удаас гомж чухал. За уралдаанд оръё. За ард нь яваа. Нөгөө 7-гийн чаар жим ороод ирсэн. За сумын явцар саахан мөртэй. За энэ хоёр бол ойролцоод байгаа төхөөд байгаа. Тэгвэл бас урдлын хүмүүст нь нэлийн төгцсөн яваад байгаа юм шүү. За тэгээд сумын явцар хөө. За манай хөрөвдөрч хотовдөрч хоёр маань хоёул холбооч бавчаа. За энэ хоёр ч нь бол айргийн тавруулд өгчихсэн урагшлуулад байгаа. За ер нь бол нэлээ араас нэлээ шахаж орж ирлээ. Монголын мянган буян тээжүүдийн төлөөлөл Сэлэнг аймгийн элч Түмэн наст өдрийн ялагч болж охиддоо хазаартаа очно хэмээн амлаад гарсан юм а. Өдрийн ялагч гэдэг амаргүй шагналч алгхан үрсийнх нь буян заяа түшиж сайн морд таарах болтов бай. За түүний ардл дээр Батүл маань бор мөртөө нисээд байгаа штэ. За Батүлийн бор мөр бол суугаагүй одоо шүү. За энэ бол нэлээ хөнгөн дөө. За уяа соёлог сайтай байгаа дуу шүү байсан. Ер нь гарсан цагаас ахгуулаад ингээд явчлаа. За ихний гурав. За одоо ээлжил өнгөрөөл. За ямар ч гэсэн энэ багцаагаан л одоо алдахгүй орох хэрэгтэй гэж. За энэ шарга мөртөө хөөч нь бол харин манай ихний гурав хөөтэй. Цог яваад орох юм байна да. За тэгээд ирээдүйн Монгол бүрийн морин өртөө оролдааны тамирчин байх гэж би бодож байна. Тэгэл ийм л мундаг байгаа юм шүү дээ Монгол хүн гэдэг. За ямар ч цаг үед 30 км газар энэ сайхан морин оноо давхина гэдэг бол эр хүний бахархал, эр хүний жаргал байдаг. За тэр жаргалыг ийм багасаа одоо үзэж тэр жаргалыг одоо мартахгүйгээр өөрийнх нь зэрэг сэтгэлд үлдээж чадсан хамгийн гоё зүйл байгаа юм да. За бэлгүй өнгөрсөн чигээрээ. За чамин чулуун бэлгүй хоёрны хаяа нэг ээлжил өнгөлчгөөд. За тэрсмэн ард нь дараатай явсан дүрсээр гардаад байсан бол одоо нийлээд сайхан хоорондоо жоохон зайтай. Хансаад уралчлаа. За тэгээ үзүүр дээр нь чухам ямар уралдаан болохыг харъя. За арын хід маань арай л хэрж нийлж чадахгүй шиг л байна. За яг морины дахил нэг юмд орцсон л доо. Тэгээд ийм нөхцөлд бол их л хадгалсан морины хөдөлнө өгөхөөс за морд тэр болгоны хөдлөөд байх нь ховор байдаг байх. За нэг темпийг л барьсаар явал одоо орно л доо. За одоо бол эндээс одоо газрын багцаа харахад бол нэг 3 км жоохон гарантай үлдсэн байх гэж бодож байна. Газрын багцаагаар бол за багийн төвийн дэргэд 20 дугаар өртөө байна. 21 дугаар өртөө байна байгаа. За тэгэл одоо хэн нь яаж унжгааг бол одоо надаар хэдүүлэлтгүй тав хүн бас одоо шинжиж мэдэрч байгаа. За манай хөдөөний хүн чинь гайхалтай юм л шүү дээ. За морины дээр одоо ингээ мордоод явж байгаа. Босоо суу за морин тэр зуулгаж байгаа, татаж байгаа, тавьж байгаа. Энэ агшин болгоныг дандаа онцолж үздгээрээ бас онцлог юм байна лээ. За ингээд нэг жижиг 2-3 гол гарнаа. За сумын явцар маань Батүл хоёр маань хоёулаа холбоод нийлээд ирсэн. За эхний хэдэн хүний карт дээр энэ хоёр маань цогоод байгаа шүү дээ 7-8. За Буянбат Цэвэ очир хоёр хоёулаа бас нийлээд авсан юм байна шүү. За ингээд ер нь бол 2-2 ороод нийлчихдэг л дээ. Уралдаан дээр ганцаараа яваад байгаасаа Түмэн статус нь бол бүгдээр нийлж болдог. За ингээ барьаар төхөж байна. За тэгээд үзүүр дээр нь бараг гуруулан цуглал яваад орох юм байна л да. Тэгээд үзүүр дээр нь тарлах гэж оролдох юм уу? За ингээд нэг барьяастай сайхан явсаар яваад орох юм уу? За тэгээд чамин чулуун бас гашир. За ер нь бол гуруулан гашир хүмүүс байна. За тэгээд нэг морь юм л гомчин цагаан бариад ингээ сайхан зөөл яваад орчие доо гэж үзэж байгаа байлгүй дээ. За дисма жоо ард үлдээс гэж байна. За араас нь харин хөрөвдөрчих маань 5-6-аар яваад байсан. Шуурхаа явсаар байгаад бүр 4-рүү ороод ирж байна. За Түмэн нас 5-аар яваад байгаа. За 4-5 мөрөн дээр Түмэн наст хөрөвдөрч хоёрын уралдаан болж байна да. За хөрөвдөрчих маань ингэж л уралдаад байгаа юм да. Энэ хүнээр бол юу нэхэр бахархаж чамаа. Энэ хүн бол монголчуудын бахархал шүү. 67 настай та нар 1000 км уралдаж байна. За дисма мөрөө аваад гоцрлоо. За энэ жоохон юмсгаатай гэж үзсэн үү. За нэг малын чайх төр үзлэг байгаа гэдгээс бас гаширлж байгаа байж магадгүй.
За чамин чулуу за ус хэрэгтэй л гэж байна. За чамин чулуу маань урд гараа ирсэн. За бэлгүүн чамин чулуу хоёрын уралдаан болох юм байна. За одоо барин дээр жоохон хинэн төрөө зарахыг бол хэдхэн мөчийн дараа бид хүн харна. За чамин чулууны мөр нэлээд хөнгөн байгаа. За бэлгүү аль аль нь л одоо энэ хоёр бол адилхан л формд нэг уралцуулсангүй. За тэгээд нэг сайхан дараатай л хоёуланг нь уралдлаа да. За ингээд 20-21-р өртөө 6 дахь өдрийн 2 дугаар гараа нь за хоёулаа цугл яваад орчлоо доо зүгээр одоо цагаараа болохоор бэлгүүнийг авсан юм байна. 1 цаг 06 минутаар төрүүллээ гэж одоо цагийн мэдээнд дээр гарсан байна. За дундаж километр цаг нь 2708 км цагийн хурдтай өндөр гарсан байна. Одоо дундаж километр цагийн хурд бол за энэ өртөө бол харин 1 цаг 31 минутын дундаж цагтаа гарсан байна. Бүх мордын тэгэхээр энэ бас за яг нэг дундажлаа байгаа юм байна тийм ээ. За 20 км цагийн дундаж хурдтай гэхээр бас дундын сайхан уралдсан байна. За бүрөвдөрч байна. Алах уу сайхан таваар ороод ирлээ. За Батүл гонон Сумьяа зэрэг 678 9-оор готвдорж орчлоо доо. За үнэхээр уралдаан бол одоо амжилттай сайхан боллоо. Энэ сайхан халуунд за тэгээ энэ сайхан мордон за унагчлаг шиг за ингээд морныхээ одоо явдалтанд тааруулаа сайхан ороод ирж байгаа нэг бол элчиг хүний хамгийн том үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. За буян бут маань энээсээр л орж ирж байгаа бор морьтой юмсан 10 орчим ороод ирлээ. Үүн араас ч нь бол харин ям тулг гомб доломж уурч нь нэлээд шуурхай явсан юм шүү. Нэлээд ард үлчиг шиг болсон. За нэг 12 3-аар сайхан яваад орцголоо. Морьд бас гайгүй байна. Энэ өртөөний морьдыг 20 км цагийн дундтай гэхлээр бас харьцангуй гайгүй байна л гэсэн үг л дээ. За мягмарж өгөх Аранга аймгийн төлөөлөл. За тэгээд төгсгөл дээр нь буугаад алхуулаад морин сайхан хөтлөөд орчлоо. За сүглэгмөө жима хоёр хоёлаа оршиж уралджээ. За жимогийн мөр үзүүр дээр нь жоохон хөтлөөд орчиж байна. За энэ хүү цог явна гэд мартсан. Ингээл 30 км ийм л сайхан байгаа юм да Монгол одоо гэдэг. За Батэрд нь өөрийнхөө мөрдөн дээр лэрлээ дээ. За мөнгө сайхантай байлаа. 7 номертай сайхан өнгөр мөр болсон. За араас нүрэнган даваас өрн. За нөхөр хугацаанд дээр ороод ирэх шиг боллоо. За тэгээд тарган мөрийг их халуунд авч явах хэсэг байдаг байх л та. Тэгээд адуу их сони юм л та. Тэгээд энэ өдөр бороо ороод жоохон сэрэг хүмүүс бол энэ тарган мөр хэрэгтэй. За ийм дулаахан нартай баяртайхан байгаад байх юм бол нөгөө уяа солиг орцсон мөр хэрэгтэй байд юм шиг байна. Тэгээд ингээд адууг бол тухайн өдөр бол одоо үүндээ хинч мэдэхгүй юм. За тэгэл одоо яаж уралт ямар өдөр яаж уралдах вэ гэдгийг хэлж өөрөө л мэдэх асуудал. За энэ үүргэн бол манай элчнэр үнэхээр одоо амжилттай сайхан хүүсдэж чадж байгаа одоо бахархмаар юм да. За ингэж явсаар байжгаад 21-р өртөөн дээр бүгд сайхан өгч ирсэн да. За чамин чулуу. За бэлгүүн чамин чулуу хоёр. За бэлгүүн маань сая төрүүлчихэж байгаа юм байна. За 1 цаг 03 минутаар бэлгүүн төрүүлсэн юм байна шүү. За бэлгүүн 2 дахь удаагаар төрүүлж байгаа юм байна. Монгол бүрээнд морин өртөө 2022 уралдааны ивент тэтгэгч Эшн Роудтой баярлалаа. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч, үндэсний хөв соёл харилцаа холбоог дэмжигч Asian Road компани. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч, соёлоор гоён Апу компани. За. Янз байл шүү. Тэгэл сайхан байлаа. Сайн мөр тарлаа. Төрөлөө сэтгэл сайхан өндөр өнөө гоё байж тээ. За зүрхний цогцолтой яснаа. Хамжуулчлаа 130-аар таарч. 130. Зам сайхан тал байлаа шүү дээ. Тий, зам сайхан байна. Морд сайн байна. Энэ нэр нэг үеигдсэн сайхан үе бэлтгэгдсэн байна. Өвөл хавраас шиг үеигдсэн мөр гэсэн. Тэгээ сая бас энэ 7 сарын 10-д үеэр шиг үл дээ. Энэ хайрхан сумд болсон 5 аймгийн нийслэн бүсэд 10-аар төгсөн мөр гэсэн. Тэгээ эзэн сайн дарж яваарай. Уралдах гэж байгаа юм шиг яваад яхад зүгээр хангаар сайхан цогоо л очиж наадах чинь
наадах цэл төрүүлнэ гэдэг хэлсэн. Тэгээ сайхан дараатаа цогсоор бол ирлээ те. Бас явуулаа шахаад бол явах царайтай. Сайн унаг дагаад хаа тэгсэн. Тэглээ харин хаанаас ороод ирсэн нэг унаг дагаад тавьлаа шүү дээ. Нийлээ явлаа тий. Тэгс. За Улаанбаатар хотын Баярзүрх дүүргээс оролцож байгаа манай бэлгүүн маань одоо сүүлийн 3 өдөр бол нэлээд өнгөлж яваа. Тэгээд энэ уралдааны 6 дахь өдөр 20 дугаар өртөн дээр бас нэлээд өнгөллөө. Эдгээр одоо Өмнөгов аймгийн Чамжилоо дөрөв болсон ч гэсэн энэ хоёрын яг цаг хугацаагаар ярих юм бол бас нэг ялгаа байхгүй. Бараг л яг 1 цаг 1 секунд дээр орж ирсэн баг. Тэгээд ингээ бүгд бэлгүүнтэйгээ уулзъя. Бэлгүүний сэтгэгдлийг сонсон. Ер нь бол гарсан цагаас хойш л хүүхдүүдтэй явсаар агаад өнгөлөөд. За хоёр үргээ. Байлаа. Яа. Өнгөтэй сайхан байна. Өнөөдөр дахиад уйдаг мөр сонгосон байлаа. Тэгэл ердөөсөө өнгөнд гарсаар агаал хүрээдэрлээ шүү дээ. Яа. Ердөөсөө бүр нэгж ташуурцсангүй. Өстө сайн мөр байна. Бүшээ явуул баг рекорд дэвтгэр л мөр байх шиг байла. Гэтэ яг хөө хүний уйдаг мөрийг бас тэ хайрлахгүй болохгүй гэж бол зүгээр сайхан яваал хүрээдэрлээ. Чамжилэн битэр хин төрүүлсэн бэ. Тэр баг яг л зэрэг орж ирсэн дээ тий. За дайлан ч хийсэн яах вэ гэж бодол зогсож байна. Яа ингээ маа бэлгүүний юм маань ингээ гарын юм байгаа. Тэгээд үнэхээр багшаа шүү төвчээртэй. Байлаа. Мундаг байна. Үзүүлээд өгөөрэй. Энэ хөл бүр нэмэр болсон. Яа хөл айхтар байгаа. Хөл өстэй амар байгаа. Бүр амар болсон. Гэтэ яг нөө хүчин нам даахтайгаа л тэгэл морин дээр морчхоор нэг хамаг юм мартаал тэгэл л дээ. Усаад л энэ да. За өнөөдөр бол маа бэлгүй их ганган байгаа. Тийм хадаа. Баяга шилээ алдахгүй те унууд ингээ унахгүй гэж ингэсэн юм аа. За Говьалтай аймгаас оролцож байгаа эмэгтэйчүүд дондоо хамгийн бага нь ерөнхийдөө 6 өдрийн одоо энэ уралдааны туршид бол нэлээд өнгөлж яваа манай Говьалтай Динсмаа маань хайргийн 3-аар орж ирсэн. Сэтгэлээ сонсъё. За гоё байна. Гарсан цагаас хойш өнгөллөө. Гарсан цагаас хойш ер нь 3-аар байсан. Тэгэл явсан бол нааш орж ирэх жоохон амраас эзэн жоохон амраачаараа өөрөө амар шунанг явдаг маа шүү. Ахын унгаачуу цагаа тэгсэн. Тэгээ эзнийх нь өнөрөө жоохон амрааж хагаад машинтай хүмүүсээс усаад дараа мотоциклтэй хүмүүсээс усаад шавшаад орж ирсэн. Сайн орж ирсэн. Энэ хүртэн дээр бол сайн явсан гэж өөрөө бодчих. Ер нь цагтаа амжсан. Тий. Сайн унаг дагаад заарсан уу? Харсан чи тэр унаг бүр амар хөөр. Тэр бүр гайхаа. Хөө энэ өдөрчөөд гүү оролтаад байгаа болоо гэж. Мэдгүй тэр одоо хаанаас санаад ирсэн үү гэлээ. Хөөрхөн унагыг бид хийдэ ард тагаа авчихсан. Тэгээд өнөөдөр манай бэлгүүний ихч манаас айгүй мундаг уралж байгаа маань би бүр амар баяртай байна. Түрүүний явж бэлгүүний ихч та түрүүний яасан гэдэг чи их чин төрүүлсэн шүү дээ. Өө тийм үү ямар гоё баяр хүргээ баярлаа. Тэгэд энэ өртөн дээр дүүн төрүүлэх гээд байх юм бол таны бадаа заавал төрүүлгэн гэж баярлаа. Их чин ихтэй өөрөө төрүүлхийг бодно гэсэн. Сайн ихтэй бараг төрүүлсэн баха миний урд айгүй сайн явц. Амар мундаг явчихны. Нэг гартай тэгээ ингээд нэг гараараа морин хаамыг бариад амар чадвартай авьяас гэж би тэр бодож байна. Ойр тустай. Ойр тустай дээр ерөнхийдөө өнөөдөр өртөний мордол жоохон суусан мордод бол жоохон тарган байлаа. Энэ хэр мод гэсэн нэлээд тарган байлаа. Ирэхгүй болоо гэж бодсон чи. Шгүй зөөлөн хүнсийн гаргаад тэгсгээд яваад ирсэн гэж. Зөөл явсан үстлэр шиг боллоо л да. Жоох ширүүхүү яваад анх цаанаас ширүүхүү үтлээ явсан байна. Тэр жоох ихөө байна. Эндээс ийшээ ерөнхийдөө бол хүнсийн ярын сантаад байгаа. Жоох идэлгээ багтаа хвчлэн таргамар тарах болвол гэж ярьж байгаа шиг шинэ өртөө болж байгаа л гэж. Эний дараачаас эхлүүлээд байгаа юм шиг байна. Тэд нар үл тарган байгаа болов гэж бодож байна. За 6 өдрөө 2 дахь хүртэл ер нь морд хэрэг зам хэрэг. Сайн морд ерөнхийдөө чигтлэн тарган байна. Тэ гоё яваад ирлээ. Сайхан байна. Ер нь гэтээ энэ өртөөнүүд өчигдрөөс эхлээ жоохон өртөөний морд жоохон муу байдаг шүү тий. Яг тэгвэл тарган л байна. Стар бол гайгүй нүү. Сайхан. За энэ өртөө чинь нөгөө манай аялч Батэрдэн өртөө гэдэг байна шүү дээ тий. Энэ. За одоо манай аварга нэрээ бодож байгаа л ихтэй гоё юм бэлдсэн билгөө. Тэгэл сайхан орлоо та. Харуу талмаа. Энийг ах. Амар таа. Тэр хармар тэгнэ тий. Чи ганж шиг юм. Тий танаас өдөрөө ирсэн байж тээ. Үгүй. Хандсан байсан ихэд байгаа юм шүү.
Тань шүү дээ. Харлаа. Үй. Архангай аймгийн Уугуул Бат Эрдэнэ хайртай бяцхан үртэйгээ учран золгож сэтгэлээ нэг сэргээгээд авлаа. Хэдхэн жилийн дараа алдраа жаахан үрсэн том болоод 1000 км замыг мороор туулсан ааваараа бахархан суунда. Яасан минь. Өглөөж явахгүй мөр. Наач өглөөж явахгүй мөр. Яси. Үчи. Нэшра. Яси. Одоо автаа мөр унаа яа. Одоо мөр унаа автаа таа. Зэний батар нэг ши. Хараа. Батар шиг ноод ажиллана гэлээ ингэж юм. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч Хүннүү Фэшн. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, хамтран ажиллагч Алтан гэгээ компани. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч Цайны их зам компани. Элэж гурдхан хүрээд ирэхгүй тийм үү? Өнгөлөө ороод ирэхгүй. Урдхан ирэх бүр одоо тийм. Хаана арай юм дарж байгаа юм тийм. Хасаадгүй гэсэн байдгүй гэж одоо. Сайн уралдаж исэн, сайн уралдаж байгаа. Тэгээ сая бол харамсалтай нь бол машинд буюу за таксинд суусан. Мөр ер нь гараад хэдэн километр яваа. Ер нь анх барьж аваад унахад бол ер нь тарган байв. Юунаасаа болоод. Тий, жоохон тарган морь байсан. Тэгээ эднээс асуусан чинь зүгээр яам чинь хоолтойгоо гайгүй морь гэдэхгүй юу. Тэгээ явуулсан чинь сая 3-4 км яваад сууцсан шүү дээ. Нам суусан. Дотроо багтаад 8 уу 9 үү хэдээр орж ирв. Шоол ирэх шиг боллоо тий. Тэгэхэд бол гараад усахаа хулмаар усахаа өнгөлж уралцсан. Ер нь газрын дундаас хитэртэл бол нэлээ өнгөллөө. Тий, нээд мөр нартай явж ирсэн үү. Жоохон сууж бай. Тэгээд зам сайхан байлаа тэгээ сайхан явсаар гал. Ирлээ дээ хүндээ жоохон дарагдсан баха би явахтаа мөрөл. За ер нь бас энэ нааша цаад хөндөд бол бас их бөхчин байлаа. Тэр үед бас их зөөлөө яваад байгаа. Тий, ерөнхийдөө зөөлөө явахгүй гэдэг яхан нөөж явж байгаа л тэгэл. Тэгээд арж ирлээ те. За. Машинд бол суухгүй маш сайн уралдаж явж байгаа. За бормортой хэдээр орж ирвэ? 10 гарнаар орчих шиг л шүү дээ. 10 дөнгөж гарнаар ороо яа. Тэгээд энэ Булган аймгийн сайхан сумын өртөөч Батуянгийн сайхан саарл мөртөө орж ирлээ. Тийм саарл мөр хөвөрмөцөөрөө урдаас нь сайхан салхилаад байхаар л яваад идэг. Жохон сойлого багтааж гисэн тэгээд өөрийнхөө нэг баг мөр учраас зоргиндоо нэгт тэгэл ороод ирлээ. Хогт ядрааг орж ирлээ. Тэгээд салхин саарл гэж нэрлэлээ. Тийм сайхан саарл мөр өгч уралдуулсан Булган аймгийн сайхан сумын өртөөч Батуяндаа баярлалаа гэж хэлье. Саарл мөрнөө сая орж ирээ зүрхний цогт идтэй байна бас гайгүй. Гайгүй 124-т. Их гаманж ирсэн нөгөө тарган барьж аваад 3 хонж байгаа л гэсэн юм ярьсан учраас гамнахын дээдээр гамансаар агаад аваад ирлээ. Машин цоохгүй тулд. Завхны оролцогч Цэгийн хувьд бол өнөөдрийн 2 өртөнд бол за гоё хүрм голдомор суглаад байна тийм ээ. Сая ер нь яаж давхиж орж ирв? 10-аар л орчих шиг л. Тарган байна. Түүнээс сэтгэлтэй байна. Тэгэл тохируулаад амраагаал ирлээ. Манайхны хувьд ер нь одоо таны хувьд ч гэсэн ингээ тарган морийг ингэж унаад за нэг жоохон ер нь тамиргуу морийг ингэж унаа гэдэг ер нь бол маш сайн мордоо уусан гамнаж унж зөв ундаг болж ах шиг байна. Тий. Тэгэхгүй л тэгэл замын гол унааг болно шүү дээ. Манай Төв аймгийн оролцогч энэ удаагийн морь урлаанууд хамгийн өндөр настай Пүүжахын хувьд бол сая хүрэн морьтой 5-аар орж ирлээ. За үзүүр дээр ер нь гараага бариага мэдрэгүү сүүлийн 5 км дээр бол маш сайн шахсаар агаад ирнэ. Араас орж. Нилийн шахсан араас орсон. Гэтэ хүнээс асуусал та одоо хийдгүүл гэсэн одоо 8 мэл байгаа гэж. Тэгэхээр шахаж өгөөл. Төмөттэй цог нийлж яваа шахаж яваал тэгэл. Морь чи нилийн нөөцтэй явсан. Уусаас ер нь хэдэн морь шахаж орж ирвэ? Би одоо нэг олон морь шахаагүй. 4-5 морь шахсан бол да ер нь ерөнхийд. Тэрнээс тэгээд дан сүүлхэнд л явдаг. Сүүлхэнд явдаг учраас морийнхаа таавар тэгэл нэг хүчргөө цаг алдчихгүй ямар ч байсан машин цоохгүй тэгэл явъя л гэж боддог. Хүчргөө нэг морь шахаад яхав гэж боддог тэгэл. Таны хувьд одоо уралсан цагаас хэдэн хэрэг авч байна?
Оролцсон цагаас одоо 3 автсан баха. Хүрэн мөртөө нэг 2 лоод, нэг тавлаад, энэ тавлаад, 2 тавлаад нэг 3 болцсон юм байна. Одоо тэгээ төрүүлээрээ. Одоо төрүүлэх хөл. За манай Увс аймгаас оролцож байгаа Сумья улсын хувьд сайхан цоохор морь унлаа. Цоохор морь бол бас өнгөрсөн жилийн өртөөний хувьд бас төрүү гэж юм. Гэхдээ сая бол хэдээрээ өглөө өнгөлөөд уснаас нилээ явсан да. Тий цоохор морь мундаг морь нодон жилийн төрүүлсэн морь гэсэн. Тэгээд энэ жил жоохон унаа сар гар унтсан гэсэн. Тэгээд жоохон махтай байсан. Тэгээд уяа жоохон буруу. Тий. Тэгээд эзний орон хэлсэн л дээ тиймэр. Гэхдээ ямар ч дээгэр хэлээ. Эзний гомдоос өнгөл гэлээ. Таны хувьд одоо бас гараад хэсэг ер нь тархинд уралдуу. Тархинд хэд явсаа нэгж жагаад уруудаад орж ирээд татцсан бай. Тэгээ татаад цогоор яваад тэгээд ялсан ирсэн. Дундаа бол ер нь алхаж барай. Шогшооч барагдав. Цогоор л яваад ирсэн. Цаг нь ер нь бас хэдтэй гараа зүрхний цохилт юм. Зүрхний цохилтон гайгүй. Эхлээд олж өгтөө 130 та заагасаа 2 дахь цэвсэн чинь 84 гэсэн. Одоо орой буурч байгаа хтав. За одоо ингэ дараагийн өртөөнд бас төрөө мөрөө суулаад төрүүлээ. За тэгнэ. Дөрвөр орж ирсэн. Тарган байсан. Тэгтээ юу нэгэн жигэл цогоол хэл. Нааша замын талаас бол өстө буудсан л да. Юу 15 км бол. 15-аас хойш баримжаагаар тэгэл. Сан таарлаа л явлаа. Өнгөрсөн жил бас ер нь энүүгээр оролдож байна. Мэдгүй байна. Би санддаг шүү дээ. Ер нь би тэгж амь нанд хам цаана явдаг юм уу? Анзаардаг шүү дээ. Тэгэхдээ бас заримдаа орноо, гарнаа. Явж исэн ч санагдаал, үгүй ч санагдаал явчихна. Таны хувьд одоо ер нь өртөө ихэлсээс хэдэн хайраг ав? 10-аад хайраг байгаа хаа. За одоо ингэ өртөө дуусахад бол цөөхөн хоног үлдэл амжилт хүсье. За баярлаа. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент итгэгч Gold Magnat компани. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Хүй мандал Галуя. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Азийн хүлэг Галуя. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Макс Галуя. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Агт Эрдэнэ хүлэг Галуя. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч UB Moto компани. Дээр орж ирв. 6. Морины хувьд бас нэлээд тарган маань гэхдээ одоо бас ямар давхлаар давхих гэж байна. Ер нь бас дээгүүр орлоо шүү дээ. Тэ, морь нэлээд тарган морь таарлаа. Тэгэл эхнээсээ л дараатай яваадсэн. Толгойн эдтэйгээл төрүүлээ гараад авсан. Тэгэл тэр чигээр явсаар хаалт ирлээ. Хойноос бол ягааж явахгүй. Тэгээ амар халчлаа одоо сая. Тарган морь бол тархинд оролдож болдгоо гэдэг бол бас харууллаа шүү дээ. Манай алчнаар бол морь тарган маань юм байна гээс ер нь шүүмжлэл их дагуулж авсан. Болно. Тэгэл мориол өөрөө зөв мэдрэл явуулчихвал тэгээд ямар ч морь явна дөө. За ингэ дараагийн өртөнд амжилт. За баярлалаа. За манай дууя бол дэмбэдэд байсан. Тэгээд ер нь хэдээр орж ирвэ сайхан бор мөртөө. Би сая 10 нилийн гаргаал орж ирлээ. Бор морноос угалсан чинь нэлээд тарган морь байсан л та. Тэгээ яг хөдлөх гэсэн чинь бас нар амир хурцуулаад салхинаас урууг олчоор нь аж ахуйн гарсан ерөөс. Хамгийн ард нь агараал тэгээл аж ахуйн явсаар гал хөлсийн цахан чихаруулж гаал уруу дээр нь жоохон явуулаад тэгээл ер нь жигд явуулсаар гал сая ихний үнээс нэг 15 минуттай тойлоо тэгж орж ирлээ те. Зүрхний цохилт мөхөлд гайг орж ирсэн. За амжилт. Баярлаа. За яриа өгөх юмар. Сайхан байлаа. За манай Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум яриад сумын алдар туяач амар утын гом. За хэдээр орж ирвэ гоё халимөр танилаа тарган сайхан мөр суув. Янжаа аварт тарган сайхан мөр сууглаа. Өө сайхан арад авч үлдсэний тулд сайхан цогоод ирлээ. Араас нь дигдэн цогцсон чинь нилээнийг аваад ирлээ. Тарган мөрийг одоо гаргаад сайхан бүтэн хөлсийг гаргаж агаад ингээд ер нь жоохон явуулах зүв байдаг юм лөө. Ер нь тарган мөрийг унах тал дээр холын замд унах тал дээр ер нь яах ёстой юм шиг байна. Тарган мөрийг иглээд сайхан ер нь их гараан дээр нь явуулахгүйгээр авч үлдээ, өргөө сайхан авч үлдээ. Тэгэл жигтгэн цогоод хахад тэгээ аяндаа өөрөө амьсгалаа олоод тэгээ сайхан цогоод ирлээ. Тэгвэл ирэхгүй юм байна. Өмнөх хуралдаан дээр яаж вэ? Ам өчилсөн. Сайхан алаг мөртэй ам өчилсөн. Сая одоо багцаа хэдэр? Нэг 13-4 авчаал ирсэн баг гэж бодчих. За ингээд дараагийн түрүүчийнх нь хүмүүс 15 минутаа цагнуул дуусааг байхад орж ирлээ. Тэгэхээр тарган моринтэй яндан морьтойг нөө хол сайхан цогоо жигтгэн цогоо туухад бол нэг ялгаа гарахгүй юм шиг байна. За ингээд одоо өнөөдрийн 2 өртөөнд амжилттай оролдоо. За хийлээ. Сайхны хувьд бол бас
сайхан жигтгэн яваад эргүүлээд ороод ирсэн. За хэдээр ирвэ сайн явж ирв. За сайн явж ирлээ. Өөч хараасаа айр гिचэл ах шиг шүү дээ. Ер нь морины хувьд юу ямар бас их халуун байлаа. Ер нь зам бас хол санагдав тийм. Мөр муу бол зам айгүй хол санагдлаа шүү дээ. Мөр бол өстө 0 байна. Зам уу харах. Арай л хичээл халуун дуур. Ер нь одоо энэ өртөө аваа 20 гаруй 20 өртөөгөр явлаа. Энэ 20 өртөөн дотор таны хувьд хамгийн сайн морь бэлдсэн өртөө аль нь юм шүү? За энэ Оюнбаатарын өртөл юм байна та. Энд дээр нь таны хувьд хэдэр? Би ч бас гэхдээ хойгноор орсолтой ер нь тэр нэр морднор ер нь чигтэн гоё байсан. Тэр санагдаж байна та. Одоо ингээд 600 гаруй км явцсан 20 өртөө явцсан байна. 23 жилээ 600 км. Ер нь бас 400 км үлдээ шүү дээ. Тэгээд төгсчл энэ та батш. Нэг ямар ч байсан нэг 400 км-т нэг төрүүлэх байхаа тийм ээ. Одоо бас нэг цогоо хөлөвт. Тэ. Манай сонгонойрхон дүүргээс оролцож байгаа Илч Сүглэгмагийн хувьд хэдэр орж ирвэ? Их гоё борлог алга мөр. Араасаа 5-т орж ирлээ. Яг тэгэл морины 2-3 услал яваал ирлээ. Гуул нь гоё л мөр энэ ч эдлэгээ муу байлаа да. Одоо нутгийн зах руу ойртчих юм чиг айгу явах байгаа л гэд гордоод нь штт. За амжилт. За баярлалаа. Монголын үндэсний хөв соёлоо дээдлэн хөгжүүлэгч үргэмжлэлт хамтран ажиллагч Архангай аймгийн засаг даргын тамгын газар. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч хамтран ажиллагч Булган аймгийн засаг даргын тамгын газар. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч ивент тэтгэгч Монголын баг сундын үндэсний холбоо. Доглон төмөр зэв сүбэдэ борчин унаа дорноос өрнөд довтлогсон догшин хөх салхи домогт цадигт ялсан баатар жанжидын хүлгүүд догшин хар сүлдтэйгээ мөнхөрсөн арга мөг хүлгүүд ном сумын зэвэр түүхийн шаргал хуудсыг барлсан нууц товчоонд мөнхөрсөн 8 шаргын удамтай 3 голын ихэнд босоо тэмцэж ундаалсан Монгол хүлгүүд минь гури. Монгол брэнд морин өртөө уралдааны 20 дугаар өртөөнөөс 21 дугаар өртөөний элч нарын амжилт. Түрүү магнад Баянзүрх дүүргийн элч Ган Чимгийн бэлгүн, Өмнө Говь аймгийн элч Одхүүгийн Чамин чулуунаар 1 цаг 3 минут 9 секундээр, Аман Хүзүүнд Говьалтай аймгийн элч Жаргал сайхны Динсма 1 цаг 5 минут 41 секундээр, Айргийн 3-т Сэлэнг аймгийн элч Баатрин Түмэн наст 1 цаг 6 минут 20 секундээр, Айргийн 4-т Төв аймгийн элч Авир Мэдийн бүрэгд орж 1 цаг 6 минут 33 секундээр, Айргийн 5-д Орхон аймгийн элч Жамбал Аравдангийн Батүл 1 цаг 10 минут 41 секундын амжилт гаргажээ. Халахын цэлгэр талаар хаашаач түн бээр уралдах газар нутагта би Монгол хүн. Хязгаар нутгийг өвтөөлөн уралдах шамдаст хүлэг түм түмээрээ бэлчих би Баян хүн. Хүлгийн дөрөө мултлаад буухад асуулгүй цай аяглан барих би өгөөмөр зон олонтой хүн. Хүй мандлын дивжээнд гинго хадан хурдлахад тосоо догших би мортон түмэнтэй гол.
хязгаар сонирдуулсан эзэн төрийн ирмээ эрхэд ёсонд залсан Монголын сургуучи хүмүүн төрдөгтөнд бишрүүлсэн утсан дэлтний удамыг хөрстийн түүхэнд дархалсан Монгол Dilde rusuç bolsom barın dilde rassaç tuhi gizilsek barın dilde remdaç turi gizası kılsan Mongolları çoğu Хүн нүгүрнээс улбаатай, эзэн Чингисийн зарилэгтай, өгөөдөө хааны өргөжүүлсэн их хаадын зарилгийг дэлхийд 3 хоногт хүргэдэг морин өртөө түүхийг түүчээлсээр. Энэ цагийн гайхамшиг эрен зүүнийн бахархал дэлхийд мөнхөд мөнхрөх Монгол брэнд морин өрт.